За hi guys. Өнөөдрийн бичлэгээр бид хоёр танарт Төв намын сангийн шинэ салбарыг харуулах болно. Тэгээд би өнөөдөр ганцаараа биш, нэг найзтайгаа хамт байгаа. За та өөрийгөө танилцуулгач. Их шиглэн гэдгээ гэж. Манай ангийн нэг охин. Манай сайн найз. Тэгээд энэ та нарын намын сангийн одоо байшигийг мэдхийг хүсвэл эсвэл мэдгүй байгаа бол Сүхбаатар дүүргийн имлэг нь болохоор ингээд 100 л гэдээ. Тэгээд та нар ингээд Golden Wheel 101 гэсэн байрны урдд байгаа нэг цагаан өндөр 11 давхар байдлыг харах юм бол яг Төв намын сан байгаа. Тэгээд 100 айл Сүхбаатарын дүүргийн имлэг гэхлээр ингээ ойлгохгүй байвал зүгээр санстрын имайл дээр ирээл тэгээд нэг өндөр цагаан байдлыг олж хараад тэгээд тэр цагаан байдлах чинь манай намын сан шүү заа. Тэгээд манай намын сангийн 5 давхар, 9 давхар, 10 давхар, 11 давхар нь ашиглах боломжгүй байгаа. 5 давхрын засвартай 9, 10, 11 нь болохоор хурлын танхим учраас дотор нь хурал хийж байгаа бид хоёр орох боломжгүй. Тэгээд бусад давхруудыг бид хоёр танарт танилцуулнаа. Тэгээд карт нийлэхийн тулд болохоор хүүхдийн 3000, том хүний 6000, өөрийн иргэний үн насан турсан бол өөрийн иргэний үнэлэх, насан туршаагүй бол өөрийн төлсний гэлчлэгээ хэрэгтэй. Тэгээд аав ээжийн аль нэгнийх нь иргэний үнэлэхийн зураг байхад хангалттай. Тэгээд хүүхэд бол 3000. Тэгээд том хүн 6000-аар төлөөд уншигчийн картаа аваад 1 жилийн турш хөссөн үедээ ирээд ном уншаарай заяа. Тэгээд энэ ч нэг хичээл хийж болно, ном уншиж болно. Тэ ийм гоё газар байна. Тэгээд за одоо бичлэг рүүгээ олцгоё. Гэр бүлийн уншлагын танхим. Бие дангажлах танхим. ЮНЕСКО танхим, Эрдэм танхим, Мөн танхим, би хүмүүн гээд уншлагын танхимлууд олж түүхийн 2 ном уншсан. Тэгээд тэнцээ ингээд ном уншихад үнэхээр таатай, гоё чимээ амиргүй, тийм гоё ном исэн байсан. Тэгээд таалж гисэн гоё дүүхэд сонирхолтой бол тэнцэнээс түүхийн ном авч уншаарай. Хэвлэл мэдээллийн танхим. Би тэгээд дараа нь хэвлэлт мэдээллийн танхим руу ороод найзтайгаа номоо солилцоод тэгээд найзынхаа номыг уншсан. Тэр номыг нь болохоор Маргад эдэн хотын Элбчин гэдэг нэртэй ном байсан. Танхимд нь бас ном уншиж болно, хичээл хийж болно. Хэвлэл мэдээллийнх нь тухай байтууд байсан, сонингууд байсан, тэрийг нь бас уншиж болно. Техник ажлын танхим, багаар ажиллах танхим. Ингэж
Хипнозын бичлэг маань өндөрлөж байна. Тэгээд энэ бичлэгийг өндөрлөх хүртэл хамт үзсэн танд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. За дараагийн болохоор уулзцгаая. Түр баяртай.